За сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдрийн асинхроно хичээл эхлүүлцгээе. За хичээлийн маань сэдэв болохоор бохирдуулах холбоо түүнийг илрүүлэх арга хэрэглүүр. Хичээлийн зорилго бохирдуулах холбоо хэлний нэгж тус бүрээр илэрдгийг ойлгох зорилготой хичээл ахнэ. Өмнөх хичээлээр бол асинхро хичээлээр бид нар зэрэгцүүлэх холбоо түүнийг илрүүлэх аргын талаар үзсэн бол өнөөдөр бид нар бохирдуулах холбооны талаар үзэх нэ дэлгэрэнгүй. За эхлээд мэдээж бохирдуулах холбооны үндсэн шинжийн талаар бид нар мэдчих шаардлагатай. За бохирдуулах холбоо гэдэг маань ерөөсөө утга үүрэг хэлцүүн хэлбэрээр өөр үгсийг хэлцүүн болон утгын шууд холбоонд оруулаад за хэлцүүн тодорхой арга хэрэглүүрээр хооронд нь холбож харьцааны утга илтгэхийг бохирдуулах холбоо гинэ. За бохирдуулах холбооны үндсэн шинж маань ерөөсөө л дагуулуг нэмэх нь цөм үг гэсэн бүтэц байрлалтай байдаг. За дэлгэцэндээ харагдж байгаа загварчлал нь за үг дээр бол нийлмэл үг дээр бол үг нэмэх нь үг гэдэг бүтэцтэй. За тэгвэл нэг үг нь дагуулын үүргээр нэг нь цөм утгын үүргээр ингэж орж байгаа бахнэ нийлмэл үг дээр. Өгүүлбэр дээр бас яг адилхан. Өгүүлбэр нэмэх нь өгүүлбэр гэдэг бүтэцтэй. За тэгээд нэг өгүүлбэр нь болохоор дагуул өгүүлбэр, нэг нь яг гол өгүүлбэр болж. За тэгэнгүүт бохирдуулах холбоонд хоёр бүрдүүлбэр нэг нь гол нь захирч за нөгөө нь дагалдан захирагддаг бүтэц байрлалтай байдаг бахнэ. За бохирдуулах холбооны арга нь болохоор хоёр арга байх нь найрах, хамжих. За хамжих арга маань болохоор тухайн үг маань өгүүлбэр маань хоорондоо үнцээрээ холбогдно гэсэн үг. За найрах арга бол нөхцлөөр мөн холбох үгээр гэж дотор нь бас хоёр ангилж авч үздэг бахнэ. За бохирдуулан найрах арга. За найрах арга маань за тэнгууд нэрийн нөхцлөөр, үүлийн холбох нөхцлөөр, бохирдуулан холбох үгээр ингээ гурван янзаар ингээ холбогддог гэсэн үг. За жишээ нь энэ дээр дэлгэсэн дээр харагдаж байна. Хөдөлмөрийн баяр гэхээр нэрийн ялгалын нөхцлөөр холбоо үг маань хоорондоо холбогдсон байна. За явсныг мэдэх гэхээр заахын ялгалын нөхцлөөр хоорондоо ингэж холбогдсон байгааг харж байна. За тэгээд за нөхөдтэй уулзах гэхээр нөхөд гэдэг үгэн дээр тодруулсан хамтрахын тай нөхцлөөр бохирдуулан найрч холбогдсон байна. За энэ дээр тэгвэл гурван янзаар холбогдох найрах арга байдаг байна. Найрах аргаар холбогдно гэхээр нэрийн нөхцлөөр, үүлийн холбох нөхцлөөр, бохирдуулан холбох үгээр ингээ гурван янзаар найрдаг арга байдаг байна. За нэрийн нөхцөл, үүлийн нөхцөл холбох үг тус бүр дээр нь утга нь ямар байдгийг за холбох тэр хэрэглүүр нь ямар хэрэглүүр байгаа. Энэ жишээ нь ингэж дэлгэцэн дээр харуулж байна. За жишээгээ маш сайн анхааралтай уншиж ойлгоод за тэгээд нэрийн нөхцлөөр найрах арга маань болохоор нэг үгийг нөгөө үгэнд нэрхшээн захируулж за тэгээд хэлцүү утга илтгэхдээ дагуул нэр үгийг нэрийн ялгалын нөхцлөөр хэлбэржүүлээд цөм үгэн захируулан холбохыг хэлж байна гэсэн үг. За ялгалын нөхцлөөр холбох хэрэглүүр маань илэрх нь байна. За жишээ нь хүнийг таних, чамд өгөх гэдэг. За үүлийн нөхцөл маань болохоор дагуул үгийг нь үүлийн тодтгон холбох болон нөхцөлтүүлэн холбох нөхцлөөр хэлбэржүүлээд цөм үгэн захируулан холбохыг хэлнэ гэж байна. За одоо жишээ нь хийх ажил гэдэг дээр хий гэдэг үйл үгийг тодтгон холбон хээ нөхцлөөр хооронд нь холбогдсон байна. За тэгэнгүүт цөм үгэндээ захируулан холбогдсон гэсэн үг. Дагуул үг нь энэ үүлийн тодтгох нөхцлөөр хэлбэрчээд за холбоос үгээр бас гурван аргаар найрна гэсэн шүү дээ. Холбох үгээр. За бохирдуулан холбох үгс нь холбоо өгүүлбэрийг холбож, жишээ нь харьцуулан тоцсгож за тодтгуулагчийн харьцаа илтгэхээс гадна орон цаг, зорилго, шалтгаан, болцлын утгаар найруулдаг байна. За бохирдуулан холбох үг. За энэ дээр жишээн дээр гарч ирж байгаа тодруулсан байгаа шараар тодруулсан үгнүүд маань бохирдуулан холбох үгнүүд байна. За сурахын төлөө шамдах, төлөө гэдэг холбоос үг маань. За мөнгө, шиг, сор, ширээн дээр гэдэг. За заасны дагуу гэдэг, дагуу гэдэг бохирдуулан холбох холбоос үгнүүд байна. Гэх мэт үгнүүд байдаг байна. За үгсийг сая бол найрах аргын талаар дэлгэрэнгүй үзсэн бол за хамжуулж холбох арга. За хамжих арга маань болохоор хоёр үгийг
хоёр бүрдүүлэгчийн дагуулуу хилцүүн одоо ил тэмдэггүйгээр ямар нэгэн нөхцөлгүйгээр гэсэн цөм үгэн захируулан холбох үндсээрээ холбогдож байгаа тэр аргыг бол хамжих арга гэж хэлээд байгаа гэсэн үг. За жишээ нь энэ дээр гарч ирж байгаа. За хоёр хүүхэд нэг санал гэхээр дандаа нөгөө нэг дагуул үг маань ямар нэгэн нөхцлөөр ерөөсөө хэлбэржээгүй гэсэн үг. Шууд үндсээрээ цөм үгтэйгээ холбогдож байна. Хүүхэд гэдэг үгтэй, санал гэдэг үгтэй холбогдож байна гэсэн үг. За дараагийнх нь бас нэг жинхэнэ нэрийг нөгөө жинхэнэ нэрэнд хамжиж холбоход дагуул үгийг үндэс үүсгэх энэ дагавраар холбох зүй тохиол байдаг гэж. За жишээ нь энэ дээр ноосон цамд. За тэгээд үндэс үүсгэхийн нэр холбогддог арга байна. Даавн зүнх, торгон дээл, шилэн гэхээр дандаа үндэс үүсгэх энийг авсан байгаа жишээгнүүд байна. За ангиллал нь болохоор өгсрүүлэх холбоогоор одоо нөгөө нэгч тус бүрээр илрэх гэсэн чинь өгсрүүлэх холбоо нь. За тэгвэл өгсрүүлэх холбоо нь чөлөөт холбоо үг дээр яаж илэрдэг? Чөлөөт бус холбоо үг дээр яаж илэрх үү? Өгүүлбэрийн гишүүд дээр яаж илэрх үү? Нийлмэл өгүүлбэр дээр яаж илэрх вэ гэдгийг тус тусад нь энэ дээр ингээ харуулж байна. За чөлөөт холбоо үг дээр болохоор яг нь хоёр гишүүн чөлөө холбоод өгнө өгсрөх холбоогоор холбогдно гэж. За одоо жишээ нь сагалгар мод гэдэг. За тэгэнгүүт яг нь дагуул цөмөгийн аль нэгийг өөр нэг үгээр солинд найруулахад үндсэн утгаа хадгалдаг байна. За тэгэнгүүт одоо яг нь сагалгар гэдэг ингээд дагуул үгээ ногоон гэдэг үгээр солинд найруулахад за тэгээ үндсэн утгаа ерөнхийдөө хадгалж байна тийм мод гэдэг тэр үндсэн утгыг хадгалж байна. За өгсрөх холбооны хамгийн бага нэгжийг энэ яг нь өгсрүүлэх холбоогоор холбогдсон чөлөөт холбоо үг гэдэг байна. За ахын морь. За морь ахын гэдэг дагуул өгөө яг нь аавын болгож болох нь байна. Ээжийн болгож болж. Тэгэхээр яг нь үндсэн утга хадгалж лээ гэсэн үг. За чөлөөт бус холбоо үгэн дээр болохоор нэг гишүүний үүрэгтэйгээр өгүүлбэрт нэг гишүүний үүрэгтэй байна гэж байна. Нэг гишүүн болно гэсэн үг. Жишээ нь тэмээн хэрвэл эсэн чихэр ямаан омог засаг дараг гэдэг маань тус тусдаа биш тэмээн хэрвэл гэдэг маань нийлээд нэг ухагтхууныг нэрлэж байгаа. За тэгэхээр энэгээр үгнүүд маань яг нь өгүүлбэрт нэг гишүүн болно гэсэн үг. За өгүүлбэрийн гишүүдээр яаж илэрч байна вэ гэхээр за өгүүлбэрийн дэд гишүүд болон тодтгоол тусагдхуун байц гишүүн юм үүнд хамааралтай байна. За дэд гишүүдийг хооронд нь холбоно гэсэн үг. За одоохондоо хүнийг хөрш шороо нургуулж байгаа болохоор баян байгаа юм. За одоохондоо гэдэг нь одоохондоо ургуулж гээд тэгэнгүүт яг нь холбоог нь нөхцөл нь өгсрүүлэх холбооны хэрэглүүр юм аа. Одоо тэр доо тодруулсан хүнийг гээд. За эдгээр нь бол өгсрүүлэх холбоогоор холбогдож байна гэсэн үг. Өгүүлбэрт байгаа нэг гишүүд маань. За нийлмэл өгүүлбэр дээр өгсөрсөн холбоо маань яаж илэрх вэ гэхээр за нийлмэл өгүүлбэр дээр болохоор нэг өгүүлбэр нь голлон захираад нөгөөх нь болохоор ямар нэг гишүүний утга үүрэг гүйцэтгээд дагалдан захирагдана гэсэн үг. Бүтсэн нийлмэл өгүүлбэрийг өгсөрсөн нийлмэл өгүүлбэр гинэ. За хамгийн их нэгжийг хэлэх юм шүү. Өгсөрсөн нийлмэл үг гишүү өгүүлбэр бүтсэн гишүү өгүүлбэр нэмэх нь гол өгүүлбэр. За тэгэнгүүт яг нь одоо жишээ нь энэ дээр гарч ирж байна. За тэгвэл яг нь Берлинд буусан даруйдаа мэдэрч хүлээ гэдэг. За тэгэнгүүт яг нь гол өгүүлбэр маань за тэгээ гишүү өгүүлбэр нь одоо шалтгааны утгатай юм уу, зорилгын утгатай юм уу гэдгээс хамаарат энд одоо байц гишүү өгүүлбэр гарч ийн гэж ойлгох нь. Тэгснээр энэ ч болохоор өгсөрсөн нийлмэл өгүүлбэр болно гэсэн. За өгсөрсөн гишүү өгүүлбэр гол өгүүлбэрээс бүтнэ гэж сая өгсөрсөн нийлмэл өгүүлбэрийг ярьсан. За тэгвэл яг нь саяны жишээн дээр ингээд тайлбарлах юм бол тэр үнэрийг сарын өмнө Берлинд буусан даруйдаа яг нь мэдэрсэн гэдэг нь мань эр мэдэрч билээ гэдэг нь гол өгүүлбэр. За энэ нь бол буусан даруйдаа гэдэг маань гишүү өгүүлбэр болно гэсэн үг. За тэр үнэр хизээ яг мэдэрсэн юм бэ гэдгийг одоо энэ цаг хугацааны утгаар илэрхийлсэн байц гишүүнд гарч ийн. Дагуул өгүүлбэр, гол өгүүлбэр гэсэн ийм бүтцтэйгээр бичигдсэн байх юм бол өгсөрсөн нийлмэл өгүүлбэр болох нэ. За ингээ асинхрон хичээлийнхаа багшийн бичлэгийг анхааралтай үзээд за тэгээд асинхрон хичээлийн дараах савлаа ажиллаад илгээгээрэй.